Бурхны хүн болоход цөл заавал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цөлөөр дамжихгүйгээр бид Бурхны хүн болж өөрчлөгдөж, суралцаж, бас төлөвшөж чаддгүй гэсэн үг. Тэгэхээр Мөсе Медианы цөлд 40 жил Бурхнаар сургагдаж бэлтгэгдсэн. Дараа нь Израильчууд 40 жил цөлийг туулан аялах хэрэгтэй болсон юм. Цөлд бид Бурхантай уулзахаас гадна цөлд бид Бурхны хүн болж суралцаж бэлтгэгддэг. Цөлийн майхан сүмд олон янзын хэрэгслүүд байсан дотроос онцлон хоёр зүйлийг та бүхэнд хуваалцъя. За эхнийх нь онцгой ариун газар байдаг алтан дэлүү байгаа. 68 кг алтыг зүгээр нэг хэвэнд цутгаж хийгээгүй, олон удаа давтаж, олон удаа цохиж Бурхны хүссэн хэлбэр дүрсэнд оруулж өөрчлөн хийсэн байдаг. Энэ бол алт гэдэг бол бидний итгэлийг илэрхийлдэг. Бидний итгэл Бурхны хүссэн хэлбэр дүрсээр өөрчлөгдөж Бурхны алдрын төлөө ашиглагдсан нэгэн жишээ байна. За дараагийн зүйл нь болохоор майхан сүмийн гадна байдаг хашааны баган байгаа. За энэ багныг модоор за мөн дээд хэсгийг нь бол мөнгөөр бүрсэн байдаг. Тэгэхээр багны энэ мод бол маш шулуун ийм мод байгаа. Гэхдээ тэр мод нь ямар мод байсан бэхээр яг цөлд ургадаг акашия гэдэг модтэй. Тэгэхээр энэ болохоор яг манай цаг модтой адилхан хэлбэр дүрсгүй маш хатуу зөвхөн түлээ түвшинд л хэрэглэх зорилттой. Гэтэл түүнийг олон удаа тайрч засаж маш шулуун гоё юм баган болгосон. Тэгээд дээр нь бол мөнгөн толгойтой. Тэгэхээр мөнгөн толгой гэдэг нь яг тэр цөлийн нарны гэрэлд, хурц гэрэлд гялалзаж Бурхны алдрыг илэрхийлж байгаа тэр зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ нь бас л яг цөлд хэлбэр дүрс маань өөрчлөгдөж Бурхнаар шинжлэгдэж байгаа энэ үйл явцыг харуулж өгдөг байна. Тэгэхээр бид тоолго номоор дамжуулан Бурхны ард түмэн болоход хэрхэн бид өөрчлөгдөж, шинжлэгдэж байгаа тухай үргэлжлүүлэн суралцаж байна. За өнөөдрийн хичээлээр бид хамтдаа тоолго номын 11-ээс 12 дугаар бүлгийг үзэх болно. Тэгэхээр энэ хэсгийг бид том зургийг хар гэж нэрлсэн байна. Бид амьдралаас Бурханд өргөж чадах хамгийн эрхэм, бас хамгийн гайхамшигтай магтаал гэдэг бол хүнд хэцүү үед, зовлонгийн үед итгэлээ хаяхгүй байх. Итгэлийнхаа үүсийг үргэлжлүүлэх явдал юм. Мэдээж цөл мэд амьдрал, итгэлийн зам гэдэг бол амаргүй, хүнд хэцүү байдаг. Бидэнд унах үе, алдах үе, бас бэрхшээл зовлонгийн дунд алхах үе гээд олон хэцүү цагууд байдаг. Гэхдээ бид замаа гүйцээж чаддаг нь, бид эцсээ хүртэл барайнд орж чаддаг нь Бурхны нэгүсэл бидэнтэй хамт байдаг учраас юм. Тэгэхээр бид тоолго номон дээр нэгэн зүйл дахин давтагдж байгааг хардаг. Тэр юу гэхээр Израильчуудын гомдол, итгэлгүй байдал, Бурхныг болон Бурхны зарц Мөсег эсэргүүцэж байгаа энэ үйл явдал. За нөгөө талаас Бурхны тэдэнд хандсан тэр уур хилэн. Бурхан ууралж байгаа. Гэхдээ Бурхан тэднийг дахиад уучлж байгаа. Тэдний мах эдийг ихэд нь мах өгч байгаа, ус уу ихэд нь ус өгч байгаа. Энэ үйл явдал дахин давхцаж байгаа гэдгийг бид хардаг. Тэгэхээр цөлөөр аялагч нэгэн бол барайлгоо ширтэн хараад урагшаа явах хэрэгтэй. За тоолго номын 12 дугаар бүлгийн 1-3 дугаар ишлэгийг харах юм бол Аарон, Мириам хоёр Мөсегийн эсрэг боссон ба. Мөсег эсэргүүцэж Мөсег шүмжилсэн. За мэдээж бидний итгэлийн амьдралд яг бидний эргэн тойронд хайр дотор бидэнд үннийг хэлдэг. Бид өөрсдийгөө харж чадахгүй байгаа тэр бидний алдаа дутагдлыг хэлж өгдөг. Тийм итгэлийн сайн найз нөхөд бидэнд хэн нэгэн зөвлөгч бидэнд заавал байх хэрэгтэй. Гэтэл бидний эргэн тойронд зүгээр л юу ч хийсэн биднийг шүүмжилдэг,
шүүдэг, буруутгадаг тийм хүмүүс маш олон байдаг. Үүндээ хэн нэгнийг одоо шүүмжлэн шүүн гэдэг бол Бурхны хийдэг ажил. Тэм учраас Бурхны урдуур орж Бурхны ажлыг булаах хэрэггүй юм аа. За нэгэн удаа чуулган дээр маш олон хүмүүс Бурханаас авсан бэлэг авиасынхаа талаар гэрчлэн хуваалцж ирсэн ба. За Бурхан надад ийм бэлэг авиасыг өгсөн. За үүнийг би Бурхны алдрын төлөө ингэж ашигладаг гэдэг. За гэтэл тэнд донд нэгэн хүн Бурхан надад маш онцгой танарт байхгүй бэлэг авиасыг өгсөн. Тэр бол шүүмжлэлийн бэлэг авиас юм аа. Тэгэхээр би энэ бэлэг авиасаараа чуулгануудыг за мөн ялангуяа удирдагч нар пасторуудыг би бол шүүмжилж тэднийг застгаа гэж. Гэтэл тэрхүү одоо чуулганыг удирдах байсан пастор багш нь юу гэж хэлсэн бэхээр ариун сүнсний өдөг бэлэг авиас дотор бусдыг шүүмжилдэг. За ялангуяа чуулганыг пастор удирдагчдыг шүүмжилдэг тийм бэлэг авиас гэж огтхонч байхгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үнэндээ Аарон, Мириам хоёрын гол хийх ёстой үйлчлэл бол Мөсед туслаж, Мөседтэй хамт Израильчуудыг амлагдсан газар болох Канаан руу хөтлөн дагуулах явдал байна. Энэ бол тэдний гол үйлчлэл, энэ бол тэдний бүгдээрээ хамтдаа орох ёстой барай том зураг нь байсан байна. Тэгэхээр энэхүү том зургаа тийм ээ харж чадахгүйгаас болоод тэр амьдралын жижиг сэжиг асуудалд оролцож эхэлдэг. Тэгээ хүн яг том зургаа тэгээ өөрийнхөө урд байгаа явах ёстой тэр замаа харж чадахгүйгээс болоод өөрийгөө харж чадахгүйгээр бусдыг харж эхэлдэг. Тэгэхээр бид бусдыг харж эхлэх үедээ бусдаа өөрийгөө үргэлж харьцуулдаг. Эсвэл бусдаа өрсөлддөг. Эсвэл бусдыг шүүмжилж эхэлдэг. Тэгэхээр энэ бол үнэндээ бидэнд ямар ч хэрэггүй зүйл юм. Харин бид өөрсдийгөө үргэлж харж өөрийнхөө өмнөө тавигдсан тэр замаар явж өөрөө би зөв явахын төлөө хичээнэ гэдэг бол үнэндээ бидэнд хамгийн хэрэгтэй зүйл байна. Тэгэхээр Аарон, Мириам хоёр магадгүй тэр том зургийг харж чадаагүйгээс болоод энэ асуудалд орсон байж болох юм а гэж. Альфын нуруугаар аялаж явсан хэсэг аялагч нар төөрсөн ба. Тэгээ 13 хоногийн дараа тэднийг олж авсан. За гэтэл үнэндээ тэд өндөр уулнаас буухын тулд өдөрт 12 цаг өдөр болгон 12 цаг явж байсан. Гэтэл яагаад тэд нар бууж чадсангүй? Үндэ тэд нар 6 км-ийн радиус дотор яг л нэг замаа давтаж тойрог болгон тэд нар одоо явсаар байсан. Тэд нар зүг чигээ алдсан гэсэн. Тэгэхээр мэргэжлийн уучдын хэллэгээр ring wandering гэж энэ зүйлийг хэлдэг. Хүн замаа алдаад яг нэг тодорхой тойрог дотор одоо ингээд төөрөөл эргэлдээл тэргүүрээ одоо яваад байдаг гэсэн үг. Тэгээ ring гэдэг нь болох дээр тойрог одоо бүгд шиг тийм ээ тойрог гэсэн үг. Wandering гэдэг нь болох дээр алхах, явах гэсэн утгатай герман үг байгаа. Тэгэхээр замаа алдах үед яг л ийм зүйл болдог гэсэн. Мэдээж тэр хүмүүс өөрсдөө бид нар замаа алдсан байна, бид нар зөв чигээ алдсан байна, бид нар буруу явж гин гэж бодоагүй. Бид нар зөв явж гин гэж бодсон. Гэтэл үнэндээ тэд нар одоо буруу явж исэн байна. За тэгвэл энэ нөхцөлд яах ёстой вэ гэж. Эхлээд би буруу явж байна гэдгээ хүн ухаарч ойлгох хэрэгтэй. За тэгээд буруу явж байгаа гэдгээ ойлгосон бол мэдээж зогсох хэрэгтэй. Тэгээд зөв чигээ өөрчлөх буюу зөв чигээ хараад явах хэрэгтэй. Тэгээд дахиад том зураг буюу тэр одоо барайгаа хараад аяллаа өргөжлүүлэн явах хэрэгтэй гэсэн. Тэр бидний итгэлийн амьдрал заримдаа яг ийхүү барайгаа харж чадахгүй зөв чигээ алдах, төөрөх тохиолдол бас байдаг гэсэн. Яагаад гэвэл энэ амьдралын олон зүйлсүүд тэгээ дээр нь одоо сатан буюу муу эрийн сүнс биднийг тэр зориг алсын хараа том зураг барайлуугаа харж чадахгүйгээр биднийг төөрн явахад биднийг төөрөгдүүлэхэд маш олон муу хүчин зүйлсүүд байдгаа гэсэн. Муу сүнс нэгэн залууг уруу татаж Бурханаас өгөгдсөн зориг хувь тавилангаас нь
холдуулахын тулд нэгэн аргыг сэтсэн гэдэг. Тэр залуудаар ирээд хэрв чамд мөнгө хэрэгтэй бол би чамд туслая гэж. Ингээд залуу муус үнсээр очих үед түүний өмнө 10 хундганд дарсыг хийгээд тавьсан байна. За энэ 10 хундган дотроос нэг нь хортой, за бусад 9 нь бол хоргүй. Хэрвээ чи нэг хундгыг ууж чадах юм бол хоргүй тэр дарсыг олж уух юм бол чамд $100 өгье гэж. Амь нас нь өхлийн ирмэг дээр байсан ч гэсэн мөнгө түүнд хэрэгтэй байсан учраас азаа үзэж нэгэн хундгыг аваад уусан. Тэр залуу үхээгүй, тэгээд $100 авсан. Түүнийг явах үед нь сатан муус үнстэй хэрвээ чамд мөнгө хэрэгтэй бол хизээч дахиад ирсэн болно шүү гэж хэлж. Их мөнгөтэй болсон залуу наргиж, сэнгэж хамаг мөнгөө өрснөхийн дараагаар дахиад муус үнсээр очиж гин. Тэр дараагийн хундгыг ууж мөнгөтэй болоод дахиж очиод дахин хундгаан сууж тэр мөнгөтэй болсон боловч тэр зорилгынхаа дагуу Бурханаас өгсөн хувь тавилангийнхаа дагуу амьдрч чадаагүй. Нэг л мэдхэд олон жил өнгөрч 70 настай болсон. Тэрээр дахиад тэр муус үнсний өмнө очив. Түүний өмнө сүүлчийн 2 хундагтаа дарс үлдсэн. Тэр дотроо бодсон. За нэгэнт миний амьдрал дуусч байгаа учраас надад алдах зүйл байхгүй гэж. Тэр зоригтойгоор нэг хундгыг аваад уусан. Тэр залуу өхөөгүй. Тэр хүмүүс өхөөгүй тийм. Харин яг тэр үед муус үнс үлдсэн нэг хундагтаа дарсыг түүнийг харсаар байхад уусан байна. Тэгээд түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр үнэн дээр энэ 10 хундган дотор хортой дарс нэгч байгаагүй юм аа гэж. Муус үнс тэр залуугийн амьдралыг тэр хувь тавилан Бурханаас өгөгдсөн онцгой ерөөл зорилгод нь хүрэхгүй тулд ийхүү мэхэлсэн гэдэг. Тэгэхээр амьдралд маш олон зүйлсүүд ганцхан мөнгө биш үү? Алдар нэр энэ ертөнцийн маш олон зүйлсүүдээр муус үнс биднийг тэр барайлуу маань харж зорилгынхаа дагуу явуулахгүй тулд уруу татдаг байна. Есүс бас цөлд 40 хоног залбирх үедээ муус үнсний уруу татлахыг авсныг бид санаж. Тэгэхээр муус үнс Есүс дээр ирээд эхлээд түүнийг чулууг талхал гэж хэлдэг. Мэдээж цөл бол талах хэрэгтэй, идэх хэрэгтэй. Харин хүн зөвхөн талахаар биш. Бурхны амнаас гардаг үгээр амьдрдаг. За хоёрт нь муус үнс Есүсийг сүмийн хамгийн өндөр орой дээрс үсэр гэж хэлсэн. Тэр үед чи Бурхан эзнээ бүү сорой гэж хэлсэн. Бурхан бидний дуртай үед яг л бидний хүслийг гүйцэлдүүлж гайхамшигыг үлддэг бэрд биш юм. За гуравт нь хэрвээ чи миний өмнө зөвсөгдөн мөргөх юм бол энэ бүх алдар нэр баялагийг чамд өгөх болно гэж хэлэх үед зайл сатана гэж хэлсэн. Есүс цөлд сатаныг ялан дийлсэн. Харин израилчууд цөлд ялагдсан байна. Бид дуулуургүй израилчуудтай адилхан цөл мэт амьдралд бид ялагдсан. Харин Христ дотор бид нар ялалтыг авсан гэдэгтээ дахин итгэцгээе. Тэгэхээр Есүс яагаад сатанд ялагдаагүй? Яагаад гэвэл тэр том зураг харж исэн. Тэр барайгаа мэдчихсэн. Тэр хаанаас ирснэ? Тэр яах гэж ирснэ? Мөн хаашаа явах вэ гэдгийг тэр мэдчихсэн ба. Тэр загалмайг үүрхийн тулд, загалмай дээр үхэхийн тулд ирсэн. Ингэснээр хүндрэлтийг аврах ёстой байсан. Харин муус үнстэй Бурхан аавтаа дуулууртай байлгахгүй тулд энэ зорилгыг гүйцэтгүүлэхгүй тулд түүнийг уруу татахыг оролдож байсан ба. За хүүхдүүд аавыгаа хизээ, яагаад, юунаас болж уурладаг вэ гэдгийг мэддэг байна.
Тоолгон номдэр харах юм бол нэг талд Бурхны уур хилэн, нөгөө талд Израильчуудын дуулуургүй байдал үргэлж хамтдаа явж байгаа. Тэгэхээр Израильчууд Бурхныг эсэргүүцэж, Мөсийг эсэргүүцэж, дуулуургүй байх үедээ үргэлж бид нар Египт рүү буцааж явсан ч болоосоо. Бид нар Египттэй байжсэн ч болоосоо гэж. Өөрөөр хэлбэл энэ нь Бурхан биднийг буруу удирдах байна. Мөсө биднийг буруу удирдах байна гэсэн тэр зүйлийг хэлж байгаа. Тэгвэл би танаас асууя. Танд бас заримдаа Бурхан таныг буруу удирдах байгаа юм шиг тэгж санагдахгүй байдгүй. Би Бурханыхаа хийх юм бол нэг л алдах гээд байгаа юм шиг нэг л буруу юм шиг. Харин өөрөөхөө хийчих юм бол нэг зөв юм шиг тэгж бодогдохгүй бидэнд байдаг. Тэгвэл итгэл гэж яг юу юм бэ? Итгэл гэдэг бол хэдийгээр надад ойлгомжгүй буруу юм шиг санагдавч Бурхан хизээч алдаа гаргадаггүй. Тэр бол зөв гэдэгт итгэж найдаж би өөрийнхөө замаар биш харин Бурханы замыг сонгож явахыг итгэл гэж хэлж байгаа юм аа. Тийм учраас Библи бидэнд хэлэхдээ чи өөрийнхөө ойлголтод бүүдвшиглээ. Харин өөрийн бүх замаар чи эзнийг таньж мэд. Чи эзэнд өөрийнхөө замыг даатах. Тэгвэл тэр чиний замыг шулуун болгож өгөх болно гэж хэлсэн ба. Тэгэхээр ийм итгэл байхгүйгээр бид нар цөлийг туулж цөлөөр бид нар явж чадахгүй гэсэн. За хүний уур хилэн, Бурхны уур хилэн хоёрт маш том ялгаа байна. Яагаад гэвэл хүн уурлах үедээ үргэлж алдаа гаргадаг, хүн уурлах үедээ үргэлж гим хийдэг. Харин Бурхны уур бол тийм биш байна. Тэгэхээр хүмүүс бидний итгэл, бидний үйлстэй нэг бол Бурхныг баярлуулдаг, нэг бол Бурхныг бас уурлуулдаг байна. Бид Бурхныг бас гомдоож болно, нөгөө талаас бид Бурхныг баярлуулж болно гэсэн. Тэгэхээр Израильчууд цөлд явах үед үргэлж Бурхныг гомдоож, тэдний дуулуургүй байдлаараа Бурхныг уурлуулж байсан. Гэтэл нөгөө талаас Бурхан аавын зөрсдгөлтэй тэднийг уучлсаар, тэднийг үргэлжлүүлэн хөтлөн дагуулсаар байсан. Энэ бол Бурхны мөн чанар. Тэр уурлахтаа удаан, харин хайр инэрлэр тэр дүүрэн, хайр инэрлэр бэлхэн уучлалын эзэн Бурхан юм а гэдгийг бидэнд харуулж өгдөг. Тэгэхээр аавууд хүүхдүүд нь буруу юм хийх юм бол тэр хүүхдээсээ болоод шаналаад унтаж чадахгүй сэтгэл нь өвдөх тийм тохиолдол байдаг Тэгвэл би танаас асууя. Өнөөдөр Бурхан таныг харах үед түүний сэтгэл нь өвдөж гомдож эсвэл шаналж байгаа болов эсвэл Бурхан таныг харахтаа, таны амьдрал үйлсийг харахтаа тэр баяртай байгаа болов. Та өөрийгөө нэг эргэн хараар. Саул Давидыг өхүүлэхийг хүсэж ирсэн. Яагаад гэвэл Давидын хөл түнд баяр хөөргийг авчирна. Өөрийн шунал хүслийг гүйцэлдүүлсээр тэр баяр хөөргийг олж авахыг хүссэн. Харин нөгөө талд Йонатан Давидыг үхлээс аварсан нь тэр Бурхны хүслийг гүйцэлдүүлснээр түнд баяр хөөр ирсэн гэсэн. Тэгэхээр амьдралд хүндтэй өөрийнхөө шунал хүслийг гүйцэлдүүлснээр ирдэг баяр хөөр гэж байдаг. Нөгөө талаар Бурхны хүслийг итгэлээрээ гүйцэлдүүлснээр ирдэг тэр баяр хөөр гэж байдаг. Энэ баяр хөөргийг ариун баяр хөөр гэж хэлдэг. За тэгвэл өнөөдрийн энэ сургаал биднэрт хэрхэн цөлийг бид нар туулах ёстой гэдэг 3 арга замыг зааж байгаа. За эхнийх нь түрүүн бид ярьсан барайгаа харж том зургийг харж барайгаа харж барай руу чиглэж явах хэрэгтэй бол хоёр дахь нь энд Бурхны хүслийг гүйцэтгүүлснээр Бурхныг баярлуулах. Үйлсээр амьдралаараа Бурхныг уурлуулах биш, харин Бурхныг баярлуулах гэсэн. Энэ ариун баяр хөөргийг сонгож явна гэдэг бол цөлийг гатлах 2 дахь чухал арга зам юм а гэж бидэнд зааж өгч. За бид тоолго номын 12 дугаар бүлгийн 9-өөс 13 дугаар эшлэгийг харах юм бол Мөсег шүмжилж эсэргүүцсэн Мириам уйман өвчтөй болсон.
За энэ өвчнөөс болоод мэдээж тэр Бурхны өмнө гимжсэн ба. Мөн Мөсе түүний төлөө зуучлан залбирсан. Тэр үед Бурхан түүнийг эдгээсэн. Мэдээж нэг талаас Мириамын өөрийнх нь гимшлийг сонсож, нөгөө талаас Мөсегийн залбирлыг сонсож Бурхан түүнийг эдгээсэн ба. Тэгэхээр зуучлан залбирал гэдэг бол ялангуяа би ерөөж чадахгүй, уучлж чадахгүй дайсан мэд хүнийхээ төлөө залбирна гэдэг бол Бурхны хүнд байдаг сүнслэг халуун дулаан байдал юм. Мириам Ааронаар тэр Бурхны хайртай хүү, Бурхны хайртай охин. Мэдээж хүүхдүүд заримдаа алдаа гаргадаг. Гэвч аав нь хүүхдүүдэд хайрлаж уучлсаар явдаг. Бурхан Мириамыг уучлсан. Тэр Бурхан аавын уучлал ба нэгүслийг авсан. Гэхдээ аав нь хүүхдүүдэд сахилгажуулдгийн адилаар энэ сүнслэг сахилгажуулалт бидний амьдрал бас байдаг. Мириам эдгэрсэн боловч 7 хоногийн туршид Израилийн хооронгоос гарч байх ёстой байсан. Тэгээд эргээд тэр хоорон руу буюу чуулган руу ирэх ёстой. Тэгэхээр энэ 7 хоног Мириамын хувьд ямар өдрүүд байсан гэж та төсөөлж байна. Тэр өөрийнхөө алдааг эргэн харсан, Бурхны өмнө залбирсан, гимссэн, яг л эзэн дотор өөрийгөө өхүүлсэн тийм цаг байсан гэсэн. Тэгэхээр цөл биднийг өөрийгөө эргэн харахад, бусдыг харах биш дээ, өөрийгөө эргэн харахад тусалдаг. Цөл бидэнд өөрсдийнхөө алдаа дутагдлыг ухаарахад тусалдаг. Цөл биднийг Бурхны өмнө нэрж гимшиж, тийм ээ. Тэр гимшлээр дамжуулан Бурхан бидэнд хүрч бидний зан чанарыг өөрчилж, бидний хэлбэр төрсийг өөрчилдөг тэр газар бол цөл юм аа. Shape буюу бидний тэр зөвхөн гадаад биш, бидний дотоод хүнийг хэлбэр төрсийг өөрчилдөг тэр онцгой газар бол цөл байх нь. Тэгэхээр энэ цөлөөр дамжуулан Бурхны хүн бол өөрчлөгддөг, шинжлэгддэг гэсэн үг. Тэгэхээр цөлөөр аялах 3 дахь чухал арга замыг энд биднэрт зааж өгч байна. Тэр нь юу гэхээр цөлөөр аялах итгэлийн хүн бол яг л Мириам шиг өөрийгөө өхүүлэх тэр залбирлын газар очих хэрэгтэй. Тэр нь 7 хоног байж болно, тэр нь сарч байж болно. Ямар ч үйл байсан бид тэр залбиралтай тэр чухал залбирлын газар бид нар очих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр цөл гэдэг бол итгэлийн зам гэдэг бол бусдыг өхүүлдэг зам биш. Харин өөрөө Христ дотор үхдэг тэр зам. Загалмай бусдыг өхүүлдэг биш. Харин Христтэй хамт бие үхдэг тэр газар бол загалмай юм. Тийм учраас бид өнөөдрийн сургаалаас бусдыг шүүмжлэх, бусдын амьдралыг харж, бусдын амьдралд оролцох биш. Харин бид өөрсдийгөө харж, бид Христ дотор өөрийгөө өхүүлэхийн төлөө явах ёстой мó гэдгийг бидэнд ухааруулж хэлж өгч байна. Тэгэхээр загалмай Христтэй хамт биднийг өхүүлдэгч, загалмай бидэнд жинхэнэ амьдлтыг, жинхэнэ ялалтыг өгдөг гэсэн үг. За өнөөдрийн сургаалаар бид цөлд аялагч нэгэнд заавал байх ёстой 3 чухал арга замыг хамтдаа суралцлаа. За эхнийх нь юу байсан бэ? Та том зургаа буюу яг Бурханаас өгсөн тэр дуудлага хараа зорилгынхаа дагуу барайлуугаа ширтэн хараад явж байна уу? Эсвэл та төөрчгсөн барайгаа харж чадахгүй замаа алдаад яг нэг хэсэг газараа л ингээд эргэлдээд яваад байна уу? Та Аарон шиг эсвэл Мириам шиг өөрийгөө харж чадахгүй, том зургийг харж чадахгүй, бусдыг шүүмжлээд, шүүгээд яваад байна. Өөрсдөө бүгдээрээ иргэнийг харцгаая. За хоёрдугаарт нь бид өөрсдийнхөө үйлсээрээ Бурхныг уурлуулах биш, харин Бурхныг баярлуулан амьдарч байна. Таны итгэл, таны итгэлийн үйлс Бурхныг гомдоож байна уу? Эсвэл Бурхныг баярлуулж байна. Бид өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлснээрээ тэр баяр хөөргийг авч амьдарч байна уу? Эсвэл Бурхны хүслийг гүйцэлдүүлэх үедээ
Бурханаас тэр Тэнгэрлэг ариун баяр хөөргийг авч тэр баяр хөөрөөр бид нар амьдарч байна. Бид өөрсдөө эргэн харцгаа. За тэгээд мэдээж гурав дахь нь бидэнд бас Бириамын тэр очсон шиг эзэн дотор өөрийгөө эргэн харж гимссэн. Тэгээд Христтэй хамт Христ дотор үхсэн. Шинэ хүн болж дахин төрж хэлбэр төрс маань өөрчлөгдсөн тийм залбирлын газар бидэнд заавал хэрэгтэй юм аа. Энэ цөлөөр дамжуулан яг тэр залбирлын цагаар дамжуулан бидний зан чанар, бидний дотоод хүн маань, бидний амьдрал өөрчлөгдөж Бурхны хүссэн тэр хэлбэр дүрсээр бид нар хувьсдаг гэсэн үг. Яг сургаалын ихэнд хэлсэн тэр Бурхны майгас сүмийн онцгой ариун газар асаж байсан тэр гэрэлт алтан дэнлүү шиг бидний хэлбэр дүрс өөрчлөгдөж жихэн алт мэт тэр итгэлээр Бурхныг алдаршуулж чаддаг гэсэн үг. За ингээд өнөөдөр хичээлтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тоолго номоор өргөждүүлэн бүгдээрээ Бурхны хүн болж суралцаж өөрчлөгдөж төлөвшцгөөё.